Хай. Хичнээн барын ирээ хувцас өмсөд хаашаа явсан байх нь вэ? Сайн уу, энэ өдрийн минь төргий. Сая би Поховын эрүүл аж төрх соёл гээд хичээл суучаад гэртээ орж ирлээ. Юу амар юм автомат юм шиг ярих гэдэг юм. Ингийн байх хэрэгтэй. Тэгвэл сая гэртээ орж ирээд гэрээ ажил маань намайг яг хүлээж ин. Тэг гэрээ ажиллаа их гэж жоохон завгүй болохоор гяс нэг жоохон яриарч гэж бодлоо. Влогт оруулах гээд. Тэгвэл влогийн ажил жоохон ойрд жоохон хаягдах гэдэг байхгүй. Өгөнд би влог ингээ хий гэсэн чинь гэрээ ажил маань их байгаад байгаа ойрд. Тэгээд гэрээ ажил их байгаа болохоор хийж яхад гэртээ байхаар бүр ингэ ажил уус дуусахгүй маа бүр дуусахгүй юм заяа. Тэгээд дуусахгүй болохоор өөртөө зав гаргаж чадахгүй болохоор бас ойр идэх нэг жоохон нэрвтэй байхгүй. Тэгээд өнөөдөр гоё сургалтанд суусан чинь сайхан болчлоо. Өөрийгөө нийгмийн хүн гэдгийг мэдлээ. Тэгээд сургалтандаа суугаад сайхан мэдлэг бэлчээд ирлээ. Би өглөө нөгөө 10:30-аас тэнд сургалттай гээд тэгээд өчтөр өрөө би хотын төв явсан. Хотын төв явчаад тэгээд дүүгэндээ хоноод тэгээд өглөө ингээ яарад өглөөнөөс хойш юу яарсан. Би уг нь ингээ за яг 9 цаг гээд босвол амжих байх гэж бодоод тэгээд уг нь 8:30 гэж босно л доо. Босонгуудаа кофе уугаал тэгээд тэр аваар нөгөө Поховын хоол молыг идэл дүүтэй юм ярьжаал маад ажилдаа яваал тэгэл за нүрээсээ тайван сайхан будаад ингээд явъя гэсэн чи ээж гинт салгаад ээж нэрчлээ хүрээд ирэж гээд тэгээд яарад гинт яарсан амар яарад тэгээд бичлэгээ хий гэсэн чинь яарснаас болоод сайн хийж чадаагүй өнөөдөр гоё бичлэг би ингээ хийх явъя гэж бодсон хотын төвөөр явж байгаа гэсэн чи чадаагүй тэгээ яг хотын төвөөр нөгөө яарч явж байхдаа ингээд бичлэгээ хийгээл ингээд уцаа барайл явахаар жоохон санаа зовоодсон өнөөдөр би амар гоё утсан байхгүй тэгээ гоё утсан болохоор бичлэг хийгээ явна гэхэд надад жоохон ичмээр жоохон санагдсан ганцаар байсан болохоор аав мавтай ч юм ингээд нөхөр мөхөртөө явж хахаар чинь нэг арай айцгүй гэхгүй. Тэгээ ингээд санаа зовхгүй хийдэг байхгүй. Тэгсэн чинь харин өнөөдөр жоохон юм санаа зовлтойсэн болохоор бичлэг хийж чадаагүй. Гэтэ ирээд хийчихье гэж бодоод үргэлжлэн яриа гэж бодсон. Гэтэ яг манай гэрээ ажил намайг хүлээж байгаа. Дээрээс нь хоолны цаг болсон болохоор гяс ярихгүй болохгүй. Болохгүй ч гяс ярий. Тэгээ яарч явж нөгөө сургалтанд очиж суугаад тэгээ сайхан эрүүл аж төрх соёлын талаар хичээл суусан. Гэтэ яг би нэлээд удаа урд нь суужсан. Тэгээ ер нь суух болгонд өөрөөр хүмүүс нөгөө хичээл заадаг байхгүй. Өнөөдөр манай нөгөө яг гранд амсаатар үр цаг гэдэг хичээлээ заасан. Тэгээд ингээд хүн болгоноос дахиад өөр лавшруулад илүү мэдлэг хөдөж авдаг болохоор би ер нь сургалтад ингээд суух дуртай. Гэтэ би Поховыг ингээд яг ээж хийж чаддаг байхгүй. Тэгээ хий гэхээр яг нөгөө би ч өөртөө надад нөгөө зорилго тавьсан байгаа шүү дээ. Би чинь дээрээс нь марч гэлээ болохоор надад энэ нэг жоохон яг бизнес талын нэг жоохон юм дутуу юм шиг санагдаад. Тэгтээ яг цаашдаа хөгжиж магадгүй. Тэгтэл надад өөрийн маань ихлэ зорилго байгаа болохоор би өөрийнхөө зорилго хүсэл мөрөөдлийг би илүү сайн амьдралаар амьдрна шүү дээ. Тэг яг тэрнийхээ хажуугаар ингээд сургалтнуудаа суугаад хүмүүст ингээд зөв хөвшилтэд эрүүл амьдрахад нь туслая гэж бодоод энэ хичээлүүдэд суугаад ингээд суух юм дуртайхгүй яа гэвэл энд ингээд хоолтын талаар, биений талаар, биеинд байдаг одоо энергийн талаар тэг ингээд маш олон гоё мэдлгүүдийг өгдөг. Яг хүмүүс өөр янз бүрээр өгдөг. Тэгээ иймэрхүү мэдлгүүдийг сурч авч байгаадаа би өөртөө бол баяртайгаа тэг аль болох хэрэгжүүлээд явах хичээдэг. Ер нь бол би маш тууштай болохоор энэ нөгөө Поховын бүтээгдэхүүнүүдийг одоо маш сайн хэрэглэдэг. Тэгээ маш сайн хэрэглэдэг болохоор надад ингээд үр дүн маш гоё одоо гараад байдаг болохоор энэ одоо Поховын ажлыг одоо Поховын бас цаашдын хэрэглээгээ ер нь цаашаа хэрэглээд явъя гэж бодож байгаа хгүй. Тэгэхээр яг цаашдаа ингэж хэрэглээд явахаар нэгэн тал хэрэглээ явж байгаа юм чинь яг бас ажиллаад явбал надад бас ашигтай. Гэхдээ яг би одоохондоо ажиллая гэж боддог юм. Гэтэ ингээд ямарсан сургалтнуудаа суугаад мэдлэг хэлээд дээрэс нь амьдралдаа гоё хэрэгжүүлээд өөртөө яг хэрэгж байгаа юмныхаа үр дүнгуудыг гаргаад одоо хүмүүстэй ярилцвал илүү надад үр дүнтэй гэж бодож байгаа хгүй. Гэтэ яг би ингээд бүр ингээд төгс болчоод юм ярина гэхгүйгээр ингээд контент хийж байгаа влог тэг ингээд бичлэгүүдтэй ер нь яриад явдсан шүү дээ. Яриад явдаг. Тэгээд эндээс маань намайг ингээд харин Похов хэрэглэдэг, Поховын хэрэглэгч тэг Поховд бас нэг ажилдаг гэж магадгүй гэж ингээд бодоод байгаа шүү дээ. Тийм ингээд уг нь бол би ингээд нөгөө ээж хандаар ажилдаг. Тэгэд яг ажил болгож хийж чаддаг болохоор гэтээ би нөгөө эхний ээлж нь ингэж боддог. Яг хийхээсээ төрүүлээд маш сайн сурах хэрэгтэй. Бүтээгдэхүүнүүдийн талаар маш сайн сурах хэрэгтэй. Тэгээ өөртөө би хамгийн гол нь бас хэрэгжүүлж үр дүнгийг харж иж би хүнд ярина шүү дээ. Одоо өөрөө тий үр ашиг мэдэрснийхаа дараа нөлөөллийг одоо авч иж би цааш нь хүмүүст хүргэн гэж боддог хгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн чинь. Тийм болохоор маш сайн сургалтнуудад ингээд суухыг хичээдэг зав завтал. Тэгээ цаашдаа бас ер нь сууя гэж бодож байгаа. Энэ 100 бас нэлээд нэг сургалттай юм шиг үлээ. Тэгээ суугаад явна. Тэгээд бас нэг хэлэх юм гэх юм бол та нар бас сууж болно шүү заяа.
Энэ ингээд заавал ингээд сүлжээний бизнесийн юм гэхгүйгээр тэнд ингээд ганцхан тэр сүлжээгээ ярихаас гадна эрүүл мэндийн одоо маш олон мэдлэгүүдийг төгөөдөг байхгүй. Тэнд ингээд маш олон эмчнэр байдаг. Дээрээс нөгөө нэг хятадаас уламжлалт анагаах ухааны одоо доктор профессорууд нь дээрээс нь пох үед ажилдаг одоо маш олон эмчнэр ирж бас гоё сургалтууд ордог. Тэгээд анхаан шатны ингээд сургалт мургалтал нэг 10-20 мянган төгрөг байдаг байхгүй. Тэгэл суучхад ингээд тодорхой хэмжээний мэдлэгтэй. Тэгээд дээрээс нь хэрвээ одоо танд асуудал байдаг бол похогийн энэ бүтээгдэхүүнийг сонирхож болно шүү дээ. Сонирхож болно. Өөртөө таарахыг хэрэгжилж болно. Үр дүнуудыг мэдэрч болно гэсэн үг. Сургалтуудад бас ингээд сурж ахыг урьж байна та нарыг. Маш гоё сургалт болдог. Манайхан чинь ингээд сургалт одоо мэдлэг олохоос гадна гоё дуу хөгжим явна. Тэг ингээд хоорондоо гоё тоглоом тоглодог. Тэгэл бас суулаатай үйл ажиллагаа болдог байхгүй. Суулаа байнга явуулдаг юм юу болгон дээрээ маш аз одтой хүмүүс нь ингээд суглаандаа гоё бэлгээ авдаг. Ээж намайг авчаасаа өгсөд дүүхгүй гэсэн чи би авдгүй. Гэхдээ би ингэж боддог байхгүй. Би нөгөө юмаа яг хэрэгжилж байгаа надад хэрэгтэй надад хэрэгжилж болохоор анх очиж байгаа хүмүүс суглаанд ингээд хоцох надад амар гоё гэдэг байхгүй. Яагаад гэвэл би өөр хэрэгжилж байгаа юм чинь миний хэрэгжилж үзсэн юмыг өөр хүмүүс бас хэрэглээд үзээсэй гэд би боддог болохоор шинэ хүмүүсийг гоё суглаандаа хожоосаа гэд би хүсдэг байхгүй. Тэрнээс яг ингээд манифест тэгэл ингээд төсөөлөл мэдрэлч юм уу очил юмыг хожоод хийж болно л доо. Яагаад гэвэл би энерги өндөртэй хүн. Тэгээд тхийг харин хүсдэггүй. Тийм болохоор ээж уучлаарай гэж нөхгүй. За тэр нь жахав. Тэгээд тийм гоё үйл ажиллагаанууд болдог. Одоо би ингээд сургалтанд очичоод ирэхээр ингээд амар гоё эрчимчдэг заяа. Ингээд гэртээ ирэхээр яг нэг гэрээ зэгтэйгээд ингээд дөрдөө орчоод ер нь ингээд нэг жоохон тутаа байранда байх гал. Гэтэ яг гэрээ ажлуудаа хийлээ. Надад ч бас өөрийн бодсонууд байгаа юм чинь тэргээ хийгээд явна. Тэгж одоо ганцаараа байж байгаа хугацаанд чинь гинт ингээд нийгмийн хүн биш юм шиг болчдөг. Нөгөө хит ганцаараа байгаа тахаар яг би өөддгүүл те гоё байдаг өөртөө байхаар. Гэтэ ингээд хүн чинь нэг тодорхой хэмжээнд ингээд нийгмийн одоо тэгээ олон нийтийн нэг сүргийн амьтад гэдэг тааш хүмүүс чинь. Тийм болохоор ийм нийгмийн хүрээлж багтаж байгаагаа мэдрэх нь бас хүнд маш гоё ийм мэдрэмж төрүүлдэг болохоор би бас ингээд похоны сургалтуудад очих дуртай. Тэнд ингээд дандаа ийм гал цог насан хүмүүс байдаг байхгүй юу? Яг нөгөө бизнес чиглэлээр нь хийдэг. Одоо манай Монголоос ингээд бүр хамгийн том цолыг авсан хүмүүс байдаг. Тэгээ тэр хүн чинь ингээд ярихаар ингээд энергинд нь автчихдаг заяа. Очоод похоны сургалтанд очоод ингээд би бүр похойг айгүй их ингээд хийх ингээд хүсэлтэй ингээд амжилтуудыг ингээд сонсоод хийх хүсдэг байхгүй юу? Тэгээ ямар ч гэсэн энергийн давтамж маань өөрчлөгдчихдөг. Тэгэхээр би бас ингээд яг энэ чинь бас л нэг хүний амьдрал би гэрээ зэгтэй байхыг хүсэж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд ингээд нэг нийгмийн сүргийн амьтан одоо хүн гэдгийг мэдхийн тулд ингээд надад хаяа нэг юм гоё үйл ажиллагаанд оролцох гоё байдаг. Яагаад гэвэл би бас ингээд амьдралаа гоё тийм гал цогтой хүмүүсээр хүрээлүүлж ивэл би бас тэрнээс ингээд буцаад тусгалаар нь бас надад тийм гоё эрчмүүд бас ирж магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр ингээд энэ 101 поховын сургалтуудаа жоохон сууя гэж үг нь бодож байна. Суугаад ингээд бичлэг мэтлэгтэй бас хүмүүст ингээд нэг жоохон эрүүл мэндийн мэдлэг төгөө ингээ өөртөө гарч байгаа үр дүнгуудаа ингээ танилцуулаад явбал зүгээр юм уу гэж бодож байна. Гэхдээ энэ бас сүлжээний влог биш шүү дээ. Зүгээр л миний амьдрал тохиолдсон зүйлийг би яаж туулаад, яаж тэрийг хэрэгжүүлээд, яаж явж байгаагаа л ингээл одоо миний нэг амьдралын нэг хэсэг, ажлын маань, ажлын гэхгүй амьдралын маань нэг хэсэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээ сонирхож байгаа хүн байвал сонирхож болно. Надад бол поховын бүтээгдэхүүнүүд болон поховын одоо цаашдын зорилго төлөвлөгөөнүүд маш их таалагддаг байхгүй юу? Энэ нөгөө анагаахын одоо шинжлэх ухаан одоо эмнэлгийн тэр мэдлэгээс гадна энэ нөгөө ардын уламжлалт анагаах ухааны талаар ер нь байхгүй юу? Хийний талаар тэгээд тэрийг тэнцвүүлэх талаар ч юм уу тий бүтээгдэхүүнүүд нь яг тэрэнд зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Надад ингээд бас нөгөө эмчилгээ би имэр гэж боддог гэсэн л арай өөр талаас нь бас мэдлэг авч болон тий бүтээгдэхүүнүүдийг хэрэгжиж болох юм байна гэж боддог болохоор энэ мэдлэгийг бас өөртөө авахыг хичээдэг гэсэн. Тэг би бас ингээ явахгүй нөгөө яаж магадгүй шүү. Би бас ингээ явахгүй гэрээ ажилдаа ингээл нөгөө цаг таваа зурцуулж чадахгүй тийм л гэрээ ажилдаа хүлэгдээл ингээл байгаад байж магадгүй. Гэтэ ингээд та нар заяа. Та нар ингээд надад гоё урам өгөх юм бол би ингээд цаашаа ингээд явах гэдэг. Тэг тэнд ингээд маш гоё үр дүн гарч байгаа хүмүүс ингээд туршлага хуваалцдаг. Тэгэхээр ингээд хүний амьдралд чинь тэгэл янз бүрийн тохиолдол өвчин зовлон гэсэн шиг тийм зохиолцсон байгаа. Танд тэг эргэн тойронд ч бас тийм асуудалтай хүмүүс байдаг бол тэрний туршлагуудыг ингээд бичлэг мэтлэгтэй бичээд тэг яг хэрэгтэй хүмүүст нь туслаад явал бас гоё явах гэж бодож байгаа. Тэг би бас поховтой учрах учрал маань маш гоё одоо тохиол байсан гэж боддог. Яг би учрах системтэйгээ учирсан энэ ичнээн эрүүл мэндийн бүтээгдэхүүн ч гэсэндээ миний одоо амьдралын зорилгод ингээд хүмүүсийг эрүүл их амар амгалан амьдрахад нь туслахад одоо цаашдаа би ингээд нөлөөлж амьдрэх гэж
бодож байгаа байхгүй. Тэр одоо бодож байгаа зүйлтэй маань гоё уялдаатай надад санагддаг. За бүтээгдэхүүнүүдийг болил л доо та амийн хэрэглээ энэ төр гэж бодож байгаа л энэ нөгөө аппаратууд байгаа байхгүй. Аппаратууд нь үнэхээр үр дүнтэй гэдэг надад. Тийм болохоор ингээд тэр аппаратуудыг сонирхоод өөрөө авч чадахгүй бол нөгөө нэг тэр одоо жишээлбэл би бас ингээд надад ингээд аппаратууд байгаа болохоор хэрвээ хүсчихвэл над дээр ирээд орж болно. Тийм ингээд энэ аппаратуудад оруулдаг маш олон юм опсууд байдаг байхгүй. Тэгээд тэднэр дээр очиод дэмжлэг хийлгэж болно. Тэгэхээр энэ бас ингээд тодорхой хэмжээнд хүмүүст гоё зүгээр нөлөөлөх байх гэж би бодож байгаа болохоор энийг ер нь влогт оруулаад явъя гэж бодож байгаа. Тэгээд яг нөгөө энэ хаврын бас нөгөө одоо бид гурийн нөгөө хоолн дээр анхаарч байгаа. Тэгээд эрүүл би энэ анхаарч байгаа яг энэ маань уялдуулаад ингээд сая похоо сурсан дээр би илүү их ингээд зүйлийг бодож ин л доо. Тэгээд амьдралдаа ингээд дахин оруулах гоё зөв хөшлүүдийн талаар сонссон байхгүй юу. Тэгэхээр ингээд за ярих чийсэн юм мартчихлаа шүү. Бодол маань төрүүлчлээ. За тэг ямар ч гэсэн ингээд хүмүүст болон өөртөө туслаад явах амьдралын хөшлүүдэд хуваалцаад явна л гэсэн үг. За тэгээд нэг тиймэрхүү одоо би гэрээ ажиллаа хийлээ. Дахиад яг зав гарвал би поховын талаар бүтээгдэхүүнүүдийн талаар ярьж болно. Гэхдээ яг уусаа нэг одоо хавруулж байгаа юм чинь нэг харин юу яа гэж бодож байгаа би яг влогто энэ өөрийнхөө ордог мишог болон нүүрний аппаратын талаар нэг тодорхой жоохон ярих гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэрийг оруулна. За тэгэл хажуугаар нөө сурвалж мал гэл влогонд гоё ороход явах. Тэгээд хавар болж байгаа 100 болох чинь хүүхнүүдээ гоё турааж мураах тийм ингээд одоо хөлрөн тураах одоо аппаратнаас гадна гоё тураадаг бүтээгдэхүүнгүй тураадаг бүтээгдэхүүн. Үгүй сайн өнөөдөр бүр үр дүнүүдийг харсан ч юм уу алж юм. Хүмүүс бүр 32 ил 36 ил за хамгийн доотлол нь нэг 4 5 ил хайсан байх хүмүүс. Тэгээд манай нөгөө энэ сая сүүлд 2025 онд гарсан шинэ бүтээгдэхүүн хүмүүст маш гоё нөлөөлсөн үр дүнг сая очиж хүмүүсийн туршлагыг үзчихэд ирж байгаа болохоор надад эмгтээчүүдтэй ингээд гоё зөвлөгөө өгмөр санагдаж байна. Ийм гоё бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Та нар ингээд судлаа сонирхоод үзээрэй гэж одоо хүсмээр байна. Тэгээд манай похоо одоо компани та нарыг ямар ч үед гоё хүлээж авахд бэлэн. Тэгээд урьж байна. Сургалтуудад манд ингээд сууж болон бүтээгдэхүүнүүдийн талаар асууж лавлах бол би л өөрөө сайжрах юм. Би асууж лавлаад үнэхээр сайн одоо зөвлөгөө өгөх хүмүүстэй би холбож өгч болно. Манай нөгөө эмчнэр байгаа. Энэ чиглэлээр нь мэрэгсэн хүмүүсийн одоо зөвлөгөөд одоо яриануудыг зэнтэй би холбож өгч болно. За тэгээд нэг тиймэрхүү. За тэгээд өнөөдрийн өдөр бол маш гоё өнгөрлөө. Тэг өнөөдөр жоохон хүүт өдрөөс өчтөр одоо уг амар гойдулаахан басна. Өнөөдөр хүүтэн би жоохон нэмгээ авсан чи сая даарад тэгээд одоо сайн шүлтэй бол хийж идэг гэж. Нөө одоо ингээд влого цааш нь өнөөдөр юу болсон би нэг жоохон бичлэг гэсэн. Тэнд бас ингээд хамаагүй нөгөө бичлэг хийж болдгоо юм байна. Тэгээд жоохон бичлэгүүдээ ороод цаашаа тэгээд нөгөө бүтээгдэхүүний талаар ч юм уу аппаратныхаа талаар ярьж магадгүй влогдоо. Гэхдээ би нэг хурдлагамааргүй байна. Богноор ингээд эдитгэхэд амар уртайхгүй жоо шантах гээд байна. Уртайгаар шантах гээд байна. Тийм. Тэгээд нөгөө өмнөх влогоо бас хийж би эдитэл амжаагүй байгаа байхгүй. Тэрэндээ бас нэг жоохон бичлэг оруулах гэж бодсон болохоор ойрд ингээд жоохон зам мутайхан байгаад болохоор шин влогууд болон рилүүдээ гаргаж чадахгүй. Надад гэхдээ өөртөө жоохон заагаар хит хоног гэр цэвэрлэх амар стресстэй. Тэг өнөөдөр яг гараад нэг арай гайгүй. Тэгээ одоо гоё рилүүдээ яа гэвэл энэ миний хамгийн дуртай зүйл. Би өнөөдөр нөгөө нэг өмсөж авсан After Effects-тэй удахгүй гоё рил болгож гаргана. Тэгээд өнөөдөр жингөл хүмүүс намайг хөөрхөн гэлээ. Тэгээд гайно. Маш баяртай. За түр баяртай бичлэг ардаас нь үргэлжлүүлж явна. Эсвэл энэ влог тэр чигээр дуусчих магадгүй ингээд. Баяртай. 너희 따뜻하다 우리 이누들이 동문 남아라 아이스크림 주자 아무로 해도 이 항상 술을 타는 사나워 좋은 하나 자 다시 잡서 서도 할게 이쪽 주세요 어떻게 지금 좋은 약간들 다음에 얼굴 건 सेल्फी लाग्नु पर्दा अनि सेल्फी लाग्नु पर्दा बाइक लिन्छ яг энэ заалт нэгээд цонхоо уусч чадаа маш баяртай гэдэг юм болгонаад байгаа юм зүрж байна. Тэгээд нэг бас гоё явж байгаараа болж байгаа юм шиг тийм. Нэг тийм бусад хүмүүстэй одоо нэг хоолнд орчих чинь
За тэгээд эрүүл аж төрх соёл гэж яг юу вэ? Тэгэхээр бид нэг эрүүл мэндийн талаар жоохон мэдлэгтэй болчихвол энэ ажлынхаа мөн чанарыг бид нар ойлгож байна. Тэгэхээр ер нь өвдөө зовё гэж боддог хүний хорвоо байхгүй л дээ. Сайн сайхан амьдрыг өгөхгүй бай, эрүүл бай. За хүн болгон эрүүл болчихвол гэдэг бол маш сайн гэж байгаа. Энэ надад хэлдэг. Гэхдээ зөвхөн өөрөөр хийдэг бол хамж байна. Тийм ба өөрөөр хийдэг. За тэгвэл хүний мөнхийн хүсэл нь юу юм бэ гэхээр өсөл эрүүл болснаас хүсэл. Энэ мөн үү? Байх юм байна. Тэгвэл эхний хэцүү юм уу гэвэл өвдөх. Хоёр дахь хэцүү нь юу вэ? Өвдсөн байхдаа мөнгөгүй байх. Энэ үнэхээр хэцүү. Гурав дахь хэцүү. Өвчтөй. Тэгээд мөнгөгүй. Тэгээд мөнгө олох арга байх гэж байна. Тэгээд бид нар босод хуцыг нэгдүүлэхгүй маш их чамаач хийж байгаа. Тэгээд одоо энэ үнэс хуцаа нэгдүүлэхгүй ардуулахгүй гэх юм. Яг чи тэгээд бүгд чинь аваад усан байгаа бас яах ч энийг жижигхэн зөвөр тэгэхээр ингээд шин нойр ном өглөө ингээд тусмаар санагддаг тийм. За тэгээд нэг дотор нөхөө хаяа өрчдөг. Хаяа толгоо өвдчихдэг нэг юм жижиг зөвөр. Тэгээд өвчин юм гэхээр өвчин биш. Очоод үзүүлэхээр ош. Энийг дундаж юм мэддэг гэж байна. За хоёр дахь нь 10-аас 15% нь эдийн засаг нь өдөр болгон эрүүл мэндийн төлөө урсаж байдаг. Өөрөөр хэлбэл олсон бүх бүрэн мөнгө аав ээж ах トゥ таньд мэддэг бүх хүмүүс олсон мөнгийг авах. Бүгдийг өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулаад арай хийж 1 өдөр 2 өдрийг өнгөрөөж байгаа гэсэн. Эрүүл мэнд нь бүр тэгж доошоо олсон гэсэн үг юм байна. За энэ бол 10-аас 15% байдаг гэх юм. Гэхдээ энэ амьдрал айгүй хэцүү байна шүү дээ. Энэ бол эрүүл хүн 5% байдаг. 5% өнөөдөр энэ 300 хүн сууж байгаагийн нэг 5% нь цоо эрүүл юм байна. Гэтэл цоо эрүүл хүмүүсийг яаж мэддэг юм? Магадгүй хүмүүс ингэж боддог. Би өвддөггүй учраас би эрүүл гэж бодчих. Үгүй. Өнөөдөр та өвдөхгүй байх эрүүл гэсэн биш шүү дээ. Жишээ нь зарим хүмүүс халууртай мөртлөө яваад л гашдаг юм уу? Гэтэл зарим хүмүүс халуураа бодлоо ашиглаж тааждаг. Тэгэхээр хүний өвчин мэдрэх чадвар, мөн үү? Өвчин даах чадвар өөрийн мэдрэмжтэй маш их холбоотой байхгүй. Тийм учраас зарим хүмүүс өвдөж байгаагаа мэдгүй явсаар бодгүй дурчих шээ. Тэгэхээр нэгдүгээр нь сэтгэл зүйн эрүүл байх. Хоёрдугаар бие махбодын эрүүл байх. Гуравдугаар нь ажил үйлсийн эрүүл байх гэж. За тэгээд сэтгэл зүйн эрүүл байх гэж юу хэлж байгаа гэж. Нэг юм өгнө шүү дээ. Атаач хүн 1000 хүртгээ гэж. Өөрөөр хэлбэл зөвхөн ердийн хүн нэг л хүртээ байх л да. Атаач хүн 1000 хүртээ гэхээр өөрөөр санагдахгүй нөө. Өөрийгөө хохирож байгаа юм. За ингээд бодохоор бид нарт байгаа маш олон сэтгэл зүйн хөдөлгөөнүүд байгаа. Хүн болгон байгаа. Ууралдаг, баярлдаг, гомддог, санааширдаг, харамсдаг байгаа юм. Энэ зүйлийг зүгээр л бүгдээ ингээд тогтвортой байх юм. Тогтвортой. Тэгэхээр таны эрүүл байхын 60% нь таны зуршилтай холбоотой юм байна. Өвдгий чинь бас зуршилтай холбоотой юм байна гэж. За тэгээд хоёр дахь нь финанс соёл. Энэ хоёр соёл нэг юмны хоёр тал, нэг нь аргын тал, нөгөөх нь бэлгийн тал. Та ихлээр эрүүл аж төрх соёлоор эрүүл бол дорны боломжтой анаах болохоор архаг хуурч өвчин буюу нөгөө бидний зуршлаас болж бий болсон өвчин юм билүүтэй сайн. Ойлгож байна уу? Энэ. За өөр дарсны толиортон чих. Тэгэхээр хүн яадаг? За одоогийн байдлаар 104 улсад 2200 төр чинь газар дамжуулаад үйл ажиллагаа явуулж байна. За 20 сая хэрэглэгч сая гаруй багч байна. За эрдэм шишээ сулгааны бид хүрээлэнтэй тэр сулгаан хөгжүүлэлтэн дээрээ фокусраад кафеин номер одоо эхний 3 тавдаг амгаах хааны 3 сараас хамтарч маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг сулгаан хөгжүүлэлтэн дээрээ сүүлийн 2 жил хийж байгаа. Тийм учраас удахгүй бидний гар дээр хасгах машин төлөх. Тэгээд компанитэй ийм олон бүтээгдэхүүн талтаар гаргадаг 80 гаруй зүйлээ. За тэгээд энд хөрөмжүүлдэг бол баг дийлхэн авсан баг. За би нэг бодлого хийдэг. Дорны боломжтой анагаахаар мэрэгжлийн суух судлалын онцлог гэж бодлоо хийдэг. Тэгээд энэ онол хизээнээс илүү бий болсон гэхээр одоогоос нэг 20-30 жилийн өмнөөс л энэ одоо анагаах маань энэ мэрэгжлийн суух судлалын онцлогыг нэг илүү одоо энэ юм очиж анагаах хаад өгсөн гэсэн байхгүй. Хаана өдөртөө. Өөрөлдөө хаана өдөртөө тэнд суугч бүдэг байгаа шүү. Суугаад нэгэд авах юм бол та эрүүл байх юм байна, залуу байх юм байна, ургуу байх юм байна гэж. Ингэж гаргасан байна. Ингээд тохиол аппарат, биоэнерги массажны аппарат буюу энергийн суугийг бүгдийг одоо нээгээд, цэгүүдийг нээгээд, нээсэн сууг цэгээрээ дамжуулаад таны биед байгаа хий одоо чи бам одоо хорыг гадагшлуулдаг нэг тийм хөрөмж. За хоёр дахь нь болохоор эсийг усанд оруулдаг, сэр оруулдаг гэдэг. Одоо дулааны ингээд туяа ачилгээд зургийг хийжсэн 3 инч, цамцаа хийжсэн 4 инчтэй нэг зүйлдэг. Эсийг усанд оруулдаг мишок байна. За хамгийн сүүлийн гарсан хөрөмж энэ бол тэр хоёр дахь хөрөмжийг нийлүүлсэн хөрөмж. Цэгээр байна. За энэ юу гэдэг вэ гэхээр 4 том онц дээр суулгадаад 5 том үйлдэлийг хийгээд нэгэн зэрэг 5 үйлдэлийг хийгээд 6 үйлчлэгийг үзүүлэх юм гайхалтай төхөөрөмж байхгүй. За нyon самтлаг одоо програм хэмжээ холбоотой нэлээд маш олон зүйл болж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жил бид маш өвдөлттэй ажлуудыг хамтарч хийсэн. За дараа ирчүүдийн багц гээд бүтээгдэхүүний ажил байна. За 3 шиг 3 өөрний хичээл. За энэ бол ирчүүдэд зориулсан багц байна. Эхлээд хүн хожоо сайн. Бүгд хамгийн бадад өгч тийм байгаа. За энэ бүтээгдэхүүн 3 эрдэнэс бидний бүх төрлийн ахлах гэдэг дуудаг. За өөрний хичээлээр залуу насны ирч хүчийг бэлгэнэ гэж байгаа. За ингээд энэ бүтээгдэхүүний ажил үнийн төв хэд вэ? 452. За 600 орчмын гоё шүү манайхаа.